За Монгол улсын төсвийн гүйцэтгэл 2000 оноос 2024 он буюу сүүлийн 5 жилийн хугацааны тоо үзүүлэлтийг бид бүхэндээ харж байна. За бид 2000 онд 10.4 их найт төгрөгийн төсвийн орлоготой байсан бол өнгөрсөн 24 онд бид 31.3 их найт төгрөгийн төсвийн орлоготой болж өөрөөр хэлбэл сүүлийн 5 жилийн хугацаанд 3 дахин болсон ийм үзүүлэлт байна. За өнгөрсөн жилийн хувьд бол 31.3 их найт төгрөгийн орлогот олж 30.3 их найт төгрөгийн зардал гаргаснаар манай төсвийн бол ашиг маань нэг их найт төгрөгийн бол ашигтай ажилласан юм бол он жил байлаа. За 2025 буюу энэ оны төсвийн хувьд бол бид бүхэн сайн санаж байгаа. Өнгөрсөн 2024 оны 11 сард бол улсын хурлаар хэлэлцэж бол буцаагдсан байгаа. За эхний бол төсөл бол 1.9 их найт төгрөгийн алдагтай ийм төсөл байсан боловч за нийгмийн болон тодорхой улсын хурлын гишүүдийн одоо эсэргүүцэлтэй тулгасны улмаас 2024 оны 12 сарын 10-нд дахин төсвийг бол баталж бол алдагдлгүй төсөв баталсан байгаа. За энэ оны яг төсвийн хувьд бол нийт 33.4 их найт төгрөгийн орлоготой. За яг энэ хэмжээний зардалтай буюу 33.4 их найт төгрөгийн зардалтай ийм хэмжээний төсөв бол баталсан байгаа. За энэ төсвөөс бол хамгийн их онцлог бол хоёр бол тоо бид бүхэн бол байн гарч явах хэвээр. Энд бол зис болон нүүрсний ханшийн бол тооцоол байгаа да. За төслөр бол зэсэн ханшийг бол 7491 ам доллар гэж тавьсан бол за өнөөдрийн байдлаар зэсэн ханш маань 9940 ам доллартай буюу одоо бидэрт их сайн эрен нөлөөтэй байхаар байна. За нүүрсний ханшийн хувьд бол бид төсвдөр бол 129 ам доллар буюу одоо тонн бүр 129 ам доллар гэж тавьсан боловч за өнөөдрийн байдлаар бол 100 орчим ам доллартай байгаа нь бол нэлээд сэтгэл түгшээсэн бол ийм бол асуудал болоод байна. За нүүрсний ханш маань өнгөрсөн 5 жилийн хугацаанд бол ер нь бол их өндөр өсөлтийг бол ялангуяа 22 оны дундаас бол 24 оны их хүртэл өндөр өсөлтийг үзүүлсэн байгаа. За энд бол хоёр үндсэн томчлолтон байгаа. Нэгдүгээрт бол Оросын холбооны улс Украин улс хоорондын дайн. За энэ дайн маань Оросын холбооны улсаас Европын холбоо болон бусад улсууд руу экспортлох нүүрсний хэмжээнд бол санкц тавьснаар бол нүүрсний бол нийлүүлэлт багс үлээлт төссөн байгаа. За хоёр дахь томчлолтон бол COVID-19 байгаа. За COVID-19-тэй холбоотой бүгд амьтдад улс руу одоо орох одоо нүүрсний хэмжээ бол тодорхой хэмжээнд бол тээврийн бол асуудалтай тулгарч бол эрэлт бол мэдээж хэмжээгээр өсөж нийлэлт бол багассан. За ингээд улмаар COVID-19 дуусч одоо дэлхийн одоо хэвийн одоо хэмжээнд эргэж орсонтой холбоотой нүүрсний ханш бол эргээд буур хандлага бол бий болсон. За энэ дээр нэмээд бол 22 оны төсөлөөс эхэлсэн Бүгдийн амьтдад улсын хөл хөтөлбөр. За түүний дагаад гангийн салбарын хөндлөлт бол нүүрсний ханшийн хөндлөлтөнд их хүчтэй нөлөөлөд байгаа нэ. За Монгол улсын ашигт малмлын ерхий газрын ашиг малмал газрын тосны газраас гаргасан ийм датаг бид бүхэн харж байна. За 2023 бол 24 он. За бид бүхэн 23 онд бол ерөнхийдөө нэг 5-аас 7 сая тонн нүүрс сар болгон олборлоод за борлуулалтаа бол нөгөөний хамаг нэг 70-80% борлуулдаг юм байна. За өнгөрсөн оны үед бол бид харин нүүрсний олборлолт болон экспорт борлуулалт маань бол нэмэгдсэн. За сар 7-оос за зарим тохиолдолд 10 сая тонн нүүрс одоо олборлоод за энэний ухаан бараг 80-90% бол бид нар борлуулдаг буюу экспортлдог байна. За өнгөрсөн оны үед бид 24 он 106.5 сая тонн нүүрс олборсон бол за эргээд 87.6 сая тонн нүүрсийг бол борлуулсан. За энэ хэмжээ маань Монгол улсын одоо байгаа тээвэр логистикийн бол хамгийн дээд түвшин буюу энэ хэмжээс дээш хэмжээний бол одоо нүүрсийг борлуулах боломжгүй гэж хэлээд байгаа. Одоо өөрөөр хэлбэл газраар одоо автомашинаар бид хөнөөс зөөж шүү дээ. Энэ бол хамгийн дээд бол хэмжээ байгаа. За үүнтэй холбоотой ч гэсэн Монгол Улсын засгийн газар 12 сарын 14 манай урд тогч Бүгдийн амьд хэд тат улсын төрөмжт компани болох Чаны энержи компанитай бол хил холболтын бол гэрээ байгуулсан. За харамсалтай нь хил холболтын гэрээ одоо 2028 онд бол ишлэлд орох байна гэсэн үг. Тэгэхээр 2028 онд бид ер нь бол жилдээ хамгийн их 90 сая тонн нүүрс экспортлоод авах боломжтой байна гэж харж байна. За энэ бол манай Монгол улсын төсөв. За түрүүсэн жилийн нүүрсний ханш буурсантай холбоотой улсад орж ирэх бол татврын орлого бол буурсан. За энэ оны 25 оны 1 сарын байдлаар манай төсөө алдагдал маань 492.7 тэрбум төгрөг байна. Тэгэхээр өмнөх жилүүд бол яг бас өнгөрсөн оныгс тооцол одоо 2022-23 онд бол манай улсын төсөв 1-р сард бол мөн л алдагдaltaй байсан байна. Тэгэхээр ирэх одоо сарууд за ялангуяа одоо сүүлийн одоо 3 дугаар өдрөд 9-10 сард бол их томох хэмжээний бол цогцлолт орж ирэх болов гэсэн ийм хүлээлттэй байна. За гангийн үйлдвэрлэл за та бүхэн сайн мэдж байгаа сая өчтөр ужирхан Бүгдийн амьтдад улсаас хэд улсын бодлого толгойрогч маань гангийн үйлдвэрлэлтэй болоод adjustment гэж ярьдаг бол ямар нэг байдлаар зохицуулт хийхээр боллоо. За гангийн үйлдвэрлэл хийх зохицуулт маань юу гэхээр олборлолтоо бол багасгана. Яагаад тэгэхээр хийх нийлүүлэлттэй бол бий болоод байна гэсэн ийм бол зорилгыг бол төвшүүлснээр бол эргээд энэ гангийн үйлдвэрлэлийг дагсан нүүрсний бизнес эргээд нүүрсний ханш бол унах ийм эрсдлэг бол дахин зах зээл дээр бол бий болголоо. За 1967 онд манай урд тогч Бүгдийн амьтдад бас нийт гангийн одоо үйлдвэрлэлийн 2.8%-ийг ердөө эзэлдэг байсан бол 23 нийцсэн байдлаар энэ тоо 54% болж өссөн байна. За эргээд Америк нэгдсэн улс, Европын холбоо, Канада, Япон зэрэг улсууд 1967 оны гангийн үйлдвэрлэлийн 70% эзэлжсэн бол энэ тоо 2023 оны цаар бол 17% борж буурсан байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл Бүгдийн амьтдад улс гангийн одоо бизнесийн үндсэн хамгийн том тогтолж болсон юм байна. За 2024 оны энэ бол одоо өнгөрсөн оны эцсийн байдлаар. За нийт манай дэлхийн одоо манай дэлхийн маань нийт ойролцоог 2 тэрбум тонн
банкгийн холбоор үйлдвэрлэл жилдээ бол эрхэлдэг юм. Зүүнний тал нь бол бүгд нэмт хятад дуусна өгдөг байна. Тэгэхээр 24-ны 10 сарын 31-ийн байдлаар 1 тэрбум 5 сая тонн үйлдвэрлэлт хятад дуустал ногч байгаа. За дараагийн ус нь бол энэтхэг 149.9 сая тонн. За дараа нь Япон 84, Америк нэгдсэн улс Алис, за 5 дугаар ус бол манай хойд төш буюу Орос улс, манай ус бол гангийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг байна. Тэгэхээр энэ зүүн талд байгаа графикаас харахад манай дэлхийн олон за бүгд намтад туссан бол ерөнхийдөө гангийн үйлдвэрлэл 2021 оноос байнга бууж гисэн юм үзүүлэлттэй байна. Тэгэхээр энэ өчтөр үжтэй гарсан мэдээ бол ерөнхийдөө шинэ мэдээ биш. Яагаад тэгэхээр 2020 онд бол мөн манай урт төш бүгд намтад туссан мөн гангийн үйлдвэрлэлтэй бол тодорхой хэмжээний зохицуулалт бол хийсэнтэй холбоотой энэ 21 оноос бол ингэ буурсан байна. Тэгвэл 21 онд 1 тэрбум 32 сая тонн үйлдвэрлэл эхэлдэг байсан бол өнгөрсөн оны эцсийн байдлаар тэрбум 5 сая тонн болж ингэж буурсан байна. Тэгээ энэ удаагийн бол илүү өмнөхөө бодвол одоо илүү маш хүчтэй арга хэмжээ авах гэж юм бол шинжээчд бол дүнтэй. За нэгдүгээр шалтгаан бол өөрөө бүгд хамт тус маань бусад улсуудтай хөрсдөх эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвар бол хадгалж өгдөг гэсэн. Яагаад тэгэхээр манай урд төшийн одоо дотоодын нийт бүтээгдэхүүнээ 30 орчим хувийг хөлөх хөрөнгийн салбараас хамаардаг. Хэд техник салбараас хамаарад харуул урд төшид маш том эслэг болоод байна. За нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал одоо бид бүхэн мэдж байгаа Дональд Трамп ерөнхийлөгч гарчснаар худалдааны дайн бүх асуудал бол зарлагдсан зүүнтэй холбоотой бол энэ одоо худалдааны дайнд одоо өөрийнхөө одоо гангийн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг хадгалах үүднээс бол хит их одоо юу гэдэг нийлүүлэлтийг бий болгож тэр салбарт бий болж байгаа асуудал хит их одоо хуримтлуулах зайлсхийх буюу энэ салбарын бол балансыг харуулах хүсэж байгаа юм билээ. За 3 дугаарт бол мэдээж байгаль орчинтой холбоотой буюу одоо нүүрстэй холбоотой нүүрс зэчлийн хийг одоо ирээдүйд багасгах буюу 2040 онд бол гангийн үйлдвэрлэлийг хамгийн багадаа 200 сая тонноор багасгах гэсэн ийм бол амбицтай байгаа юм байна. Тэр энэ том амбицтай холбоотой гангийн үйлдвэрлэл маань буурах нь за эргээд энийг дагаад нүүрсний экспорт, нүүрсний ханшуул буурах магадлал өндөр байна. Эргээд Монгол улсын нүүрсний одоо нүүрснээс орж ирэх орлого бол буурах бол ийм магадлал өндөр байна. Бид 2008 оныг бид дэлхийн эдийн засгийн хямралыг тухайд бид нүүрсний экспорт маш бага байсан. Тухайд бид дэсийн экспортоор нүүрсний орлогоор бол хаач хийжсэн бол одоо өнөөгийн түвшинд бол нүүрсний экспортыг орлох бүтээгдэхүүн манай бас тарах алга байна.